9-р бүлэг Шадар хишигтэн цэргийг байгуулсан нь. Бас Чингис хаан хувлаад өгүүлрэн. Чи хүчтний хүзүүг мушгиж, бөгчүүдийн бүксийг шороодуулж өгөв. Одоо хувлаа зилэм зэв сүбэдэ та дөрвөл сайн нохоо мэд итгэлтэй нөхөд мөн. Та нарыг хаан чилгээвэл хүр гисэн газар хүр чулууг хэмэх зөхөж, халд гисэн газар халдаж, хад чулууг хаг зөхөж, цэгэн чулууг бутартал, цээлийн усыг цалигтал нэргэж нядалж яв. Хувлаа зилэм зэв сүбэдэ дөрвөн сайн нохоогоо зорсон газартаа явуулаад боорч мухлай борхол чулуун дөрвөн хүлэг баатраа дэрэгдэн авч хатгалдах өдөр хамгийн түрүүнд урууд мангуудын цэргийг жорчтой хуйлдар хоёроор толгойлуулан мордуулвал сая миний сэтгэл бүрнээ амардаг үлээ гэв. Хувлаа чи цэргийн үйл бүгдийг ерөнхийлэн захирч вэ гэж сойрхож зарлиг болов. Бас бидүүгэн их дуулгаргүй тул би буруу шааж мянганы ноён болгосонгүй. Чи тэрнийг сургаж үз. Тэр чамтай зөвшөж 1,000-ыг захирч явтугай. Бүдүүгүнийг хойш ямар болохыг бид үзье гэв. Бас Чингис хаан гинигдээ хунаанд өгүүлрэн. Боорч мухлай тэргүүт нь оёдоо. Додой доголхуу тэргүүт нь черби нараа. Энэ хунаа нь харанхуй шүн халдах чонволж, гэгэн өдөр хэсэг хэрэг болж, нүүхэд үлдэхгүй, үлдэхэд нүүхгүй, үргэлж намайг дагаж, харийн дайсанд халуун нүүр өгч харилцдаггүй. Өшөөд хүнд өмг тус болж, өөрийн зан гаргадаггүй билээ. Хунаа хөгчс хоёртой зөвлөж хамаг үйлсийг үйлдэх түн гэж зарлиг болов. Хөвүүдийн минь ах жүч үз. Хунаа нь гинигээс овогтноо тэргүүлэн захирч, миний хөвүүн жүчтийн дор төмний ноён болтугай гэж зарлиг болов. Хунаа хөхөөчөөс дэгээ усан үгэн энэ дурвал үдснээ нуухгүй, өнөө үгэн хэлж мэдснээ мэлцэхгүй, сонссон үгээ сонсгодог билээ. Бас Чингис хаан зилмэд өгүүлрэн. Жарчтай өвгөн үлээх хөөргөө үүрч өчүүхэн хөвөөнэ дагуулж, бурхан халдуунаас бууж ирээд онны дилүүн болдогт намайг төрөх цагт булган үлгийг өгөв. Тэрнээс хойш босох хатавчийн бол өрхүүдний өмч болж өдий төдий тусыг хүргэв. Булган үлгээд төрсөн буянт нөхөр минь хамт төрөөд хань болж өссөн хайрт нөхөр зэлэн минь чамааг 9 удаа осол гаргахад буруу шаан ялахгүй гэж зарлиг болов. Бас Чингис хаан толуунд өгүүлрэн. Эцгээс тусгаар 1,000-ыг захирч байсан билээ. Улсыг хураан тохинулахад чи өөрийн эцгийн өрөөл жигүр болон зүтгэж бүтээсний тул черби гэдэг цолыг ав. Одоо өөрийн олсон зөөсөн иргэнэ 1000 тулгаж туруухаантай зөвшөж захирах тун гэж зарлиг болов. Бас Чингис хаан өнгүүр бурчад өгүүлрэн. Мөнхөд хяаны хөвгүн өнгүүр чи 3 аймаг дохуураад 5 аймаг таргууд чаншууд баядаа дагуулж нэгэн хүрээ болж будан мананд төөрөлгүй булаалдах дайнд салалгүй нойтонд хамт норж хүйтэнд хамт хөрж явв чи. Одоо ямар сойрхол ахв чи гэвэл өнгүүр өгүүлрэн. Сойрхлыг сонгуулбал хамаг баяд ах トゥ нар хамаагүй бутран тарж байна. Хаан сойрхол баяд ах トゥ нараа цуглуулан захирий гэвэл тэг баяд ах トゥ нараа цуглуулж 1000-ыг чи захиртугай гэж зарлиг болов. Бас Чингис хаан зарлиг болрон. Борхол өнгүүр та хоёр буурч түгээгч болж баруун зүүн этгээдэд барих эдэг түгээж баруун талын хүмүүст байраар олгож зүүн талын хүмүүст зүй зүгээр өгч эдэг хүнсийг түгээвэл миний хоолой онгойж сэтгэл амардаг билээ. Өнгүүр борхол хоёр морилон явж олон хүнд эдээ зуршиг түгээгтэн гэж зарлиг болов. Их төсрөх сүнгийн баруун зүүн этгээдэд эдээ базааж бэлтгээд та хоёр толуунтай хамт төвлөн суугаад эдээг түгээж байх дүнгэж суурийг зааж өгөв. Бас Чингис хаан борхолд өгүүлрэн. Миний их шихий хутаг борхол хөхөөчүү та дөрвийг дөрвсөн иргэний нүүсэн нутгаас хөдөөнөөс олж хөлдөө бүүвэлж хүмүүжүүлэн тижээж хүзүүнээс чин татаж хүний зэрэг болгож эгмээс чин татаж эрийн зэрэгт оруулж хөвүүд бидний нөхөр сүудэр болъё гэж тижээжээ. Миний ихийн тижээсэн ачийг та нар их хариулан зүтгэв. Борхол надад нөхөр болж хурдан аянд мордож хуртай шүн дохиолдовч хоол ундгүйгээр хоосон хоноосон удаагүй.
яаралтай дайнд мордож, ямар ч бэрхшээл тохиолдовч шүл тасалдуулж, үл алдуулж байсангүй. Өвөг эцгийн минь хорлсон өстөн татаарыг доройтуулж, өшил өшиж, хясал хясч, тэр татаар иргэнийг тэрэгний бултай чадсуулж, түүнээс өндөр нуруутныг түүч хядах цагт татарын харгил шар ганцаараа дутааж яваад өлсөний тул аргагүй ирж манай эхийн герт орж ирээд идэх юм гуй гэсэнд идэх юм гуйвал тэнд суу гэж баруун орны өмнөд үзүүрт суулгав. Тэр цаг 5 настай байсан хөвөн толуу гаднаас орж ирээд гэдрэг гүйж гармагц харгил шар босон харайж толууг сугандаа хавчуулж гүүхийн хамт хутга тэмтэрч суглан авахыг завдахад эхийн герт зүүн талд сууж байсан алтан хүүгийн минь аллаа гэж эхийн орилон бахирхыг сонсож гүйн гарч харгил шарын хойноос гүйцэж нэг гараараа үснээс нь зууран барьж нөгөө гараараа хутгыг сугалж байсан гарыг нь барьж угцраад хутгыг алдуулав. Тэр үед гэрийн ард мугалзар хар өхрийг тэлэн алж байсан Жида Зэлэм хоёр алтны дууг сонсоод сүхэ барьсаар улаан цустай хിവэр гүн ирж татарын харгил шарыг мөн тэндэн сүхээр зохиж хутгаар бүлж алав. Алтан Жида Зэлэм 3 хүүний аим аварсан гавьяаг булаалтахад Жида Зэлэм 2 өгүүлрөв. Бид даруй гүйн ирж тэрнийг ис алсан бол ганц ихнэр алтан юу хийж чадах вэ? Хүүний аймыг хорлсон байх үлээ. Хүүний аймыг аварсан гавьяа биднийх болно гэвэл алтан өгүүлрөв. Миний дууг сонссонгүй бол та нар яаж ирэх вүлээ? Би гүйн гүцэж түүний сэвлэг үснээс барьж хутгыг сугалсан гарыг татаж хутгыг алдуулсангүй бол Жида Зэлэм 2-ыг хурч иртэл хүүний аймыг хорлож амьдсан байх уу шүү гэв. Тэгэж хэлвэл гол гавьяа нь алтных болов. Бор хулын гэргий эр бор хулдаа өрөөсөн арал болон тусалж явсны дээр толон амийг аварч тус хүргэв. Бас хэрээдтэй хархалзан илээтэд хатгалдан байлдах цагт өгөөдийн гүрээний судал сумд шархтаж унсанд борхол дээр нь буж тэрний асгарсан цусыг амаараа шимж хоноод маргааш нь өгөөдөө морь ун чадахгүй тул урдаа сундлан тэрвэрч бүрлэлцэн цусыг бүлээн уруулаараа шимж ам завжаа улайлгаж ачид хүүн өгөөдөг амьд мэд авчирсан билээ. Эхийн минь зовж тижээсэн ачийг 2 хүүний амийг аварч хариулав. Борхол надтай нөхөрлөж урайлах дунд минь уухаага нэмж урагшлан зүтгэж явв. Борхолыг 9 удаа осол гаргавч яллахгүй болгоё гэж зарлиг болов. Бас охин урагтаа сойрхол өгье гэв. Бас Чингис хаан усан үгэнд өгүүлрэн. Усан хунаан хөхөөчс дэгээ ин дөрвүүлээ үдсэн сонсноо үлдээж нуулгүй үргэлж хилдэг үлээ. Монголын төр ёсонд бих ноёдыг өргөмжлөх заншил бий. Ахмад хүнээ бихий болгодог заншилтай тул байран ахын ураг усан өвгнийг бих болгоё. Бихий өргөмжлөгдөөд цагаан дээл өмсөж цагаан морь унаж дээд суурьнд сууж он сарыг олж сонгож байтугай гэж зарлиг болов. Бас Чингис хаан өгүүлрэн. Хуйлдранд алалдан байлдах цагт урьдж ам нээж байлцсан гавьяа бий тул түүний хөвүүд ач нарт өнчдөд олгох өршөөл тусламжийг хүртээсүгэ гэв. Бас Чингис хаан цагаангуагийн хөвүүн нарийн тойролд өгүүлрэн. Чиний эцэг цагаангуа чин зөргийг барьж байлцаар далан балжуудын байлдаанд жамуухад алгджээ. Одоо эцгийн гавьяа хүртэж өнчтийн тусламжаас авчвэ гэсэнд тойрол өгүүлрэн. Миний төрлийн нэгүс нар олон аймагт хуваагдан тарсан байна. Хаан сойрхвол ах トゥ нэгүс нараа цуглуулъя гэвэл Чингис хаан зарлиг болрон. Тийм бол ах トゥ нэгүс нараа цуглуулж чи ургийн урагт хүртэл захирч вэ гэж зарлиг болов. Бас Чингис хаан сорхон шарт өгүүлрэн. Намааг өчүүхэн цагт тайжуудын таргууд хэрэлтөг ах トゥ нартайгаа нийлж атаархан барих цагт сорхон шарын хөвүүн чулуун Чимбанар намааг ах トゥ нартаа атаархагдсан ажээ гэж нууж охин хадаанаар асруулж байгаад тавьж илгээсэн биш үү? Чиний тэр ачийг би харанхуй шүн зүүдэндээ бодож гэгэн өдөр цээжиндээ сансаар явсан билээ. Дараа нь тайчуудаас надад баахан утаж ирэв. Одоо танд сойрхлыг өгье. Ямар сойрхлыг хүсэж байна гэвэл сорхон шарба түүний хөвөн чулуун Чимбанар өгүүлрэн. Бид мэрэгдийн нутаг сэлэнгэд дархан дураар нутгалахыг хүснэ. Бас ямар сойрхол хишиг харилцахыг Чингис хаан мэдтүгэ гэв. Тэгэхэд Чингис хаан өгүүлрэн. Нутаг дархалж мэрэгдийн газар сэлэнгээр ургийн урагт хүртэл нутаг орноо эзэмшиж, нум сумаа агсаж, хурим найрыг хийж, хундаг сөнгөө түшилцэж явтугай. 9 удаа осолтоход зэмлэхгүй болгоё гэж зарлиг болов.
Бас Чингис хаан Чулуун Чимба хоёрт сойрхож хэлсэн нь. Урд Чулуун Чимба та хоёрын хэлж байсныг яаж мартахав? Чулуун Чимба та хоёр санснаа хэлий гэвэл, дутууга гуй гэвэл дам хүнээр бүү хэлүүлж вэ. Өөрийн биеэр уулзаж, өөрийн амаар санснаа хэлж, дутснаа гуйж вэ гэж зарлиг болов. Бас сорхон шар бадай хишлэг та гурван дархан. Олон дайсанд довтолж, олз юм олбол олсноо бүрэн автугай. Аян ав хийж, ан гөрөөс албал алснаа бүрэн автугай гэж зарлиг болов. Сорхон шар бол тайчуудын төдийгийн гэрийн хүн. Бадай хишлэг хоёр бол чирэнгийн адуучин хүн билээ. Одоо миний шадар ном сум агсагч болж хуримд хундаг дэвшүүлж дархан эрэхтэйгээр жаргаж явтугай гэж зарлиг болов. Бас Чингис хаан Наяад өгүүлрэн. Ширээ төвгөн алаг Наяа хоёр хүүний хамт таргуудаа хэрэл түгийг барьж авчрах замд хутгал нугад хүрээд Наяагийн хэлсэн нь. Бид хаан эзнээ яахан твчиж барьж одох вэ гэж сэтгэл төвдөхгүй болоод таргуудааг сул тавин буцааж ширээ төвгөн хөвөн алаг Наяа нартай хамт ирж Наяагийн хэлсэн нь. Бид хаан таргуудаа хэрэл түгийг гардан барьж ирж яваад жиж твчин ядаж тавин буцаагаад бид Чингис хаанд хүчээ өгье гэж ирэв. Хэрв хаанаа барьж ирвэл хаан эзнээ барьсан харц ардад яаж итгэх вүлээ гэх вүлээ. Хаандаа халдаж чадсангүй тул тэднийг өөрийн хаанаа хайрлах их ёсыг мэдсэн хүмүүс гэж үгийг зөвшөөж нэгэн үл хэргийг тушаая гэсэн билээ. Боорч баруун гарын түмнийг захирах ноён болов. Мухлай гоовон болж зүүн гарын түмнийг захирах ноён болов. Одоо Наяа төвийн түмнийг захирах ноён болтугай гэж зарлиг болов. Бас Зив Сүбэдэ хоёрыг өөрийн олсон зөөсөн иргэнэ мянгат болгож захирах дүн гэв. Бас хонь хариулагч дигээд мянгатыг энд тэндээс цуглуулж өгөөд мянганы ноён болгов. Бас модож тархан гүчүүгүрт өгөх иргэн дутагдсан тул бусад ноёдын албат нараас татаж цуглуулсан иргэнийг жадарны мухал халхууд зүгээр нийлүүлж гүчүүгүр мухал халхуу хоёр нэг мянгатныг хавсран зөвлөж захирах дүн гэв. Улсыг байгуулахад зүтгэсэн хүмүүсийг түмний ноёд, мянганы ноёд, 100-ны ноёд, 10-ны ноёд болгож сойрхлыг өгөх хүмүүст сойрхлоон өгч, зарилгийг буулгах хүмүүст зарилгаан буулгаж Чингис хаан зарлиг болрон. Урд би 80 хэвтүүл манаачтай 70 шар хишигтэнтэй байв. Одоо мөнх тэнгэрийн өршөөлөөр тэнгэр газрын ивэлэр хүч агуу нэмэгдэж нийт их улсыг хамтдгаж ганц жолоонд оруулсан тул одоо надад 1000 шадар хишигтэн ялгаж өг. Хэвтүүл хорчин торгуудын хамт бүгд түмэнхэн болгож өгтвэ гэж зарлиг болов. Бас Чингис хаан хишигтнийг ялгаж томилох тухай мянганы ноёдод тунхаг зарлиг буулгасан нь. Миний хишигтнийг томилоход түмт мянгат зуутын ноёдын хөвүүд сул чөлөөтэй хүний хөвүүдийн дотроос миний дэргэд тэнцэх бэлэг эрдэмтэй бие сайдыг нь ялгаж оруултугай. Миний шадар цэрэгт орохдоо мянганы ноёдын хөвүүд 10 нөхөр цэрэг нэг дүүгэн дагуулж иртүгэ. 100-ны ноёдын хөвүүд 5 нөхөр нэг дүүгэн дагуулж иртүгэ. 10-ны ноёдын хөвүүд бас сул хүний хөвүүд 3 нөхөр нэг дүүгэн дагуулж иртүгэ. Ингэхдээ тэд уг газраасаа унлаг морио бэлтгэж иртүгэ. Миний шадар цэрэгт ирэх мянганы ноёдын хөвүүд 10 нөхөд хэрэглэх юмаа харьяат мянганы дотроос татаж авахтун. Эцгийн өгсөн хувь хишиг буюу өөрийн олсон зөөсөн морь юм хийдий байвч өмч хувьас ангид бидний заасан хэмжээгээр авч бэлтгэж иртүгэ. 100-ны ноёдын хөвүүд 5 нөхөдтэй, 10-ны ноёдваа сул хүний хөвүүд 3 нөхөдтэй, мөн өмч хувьас ангид мөн тэр ёсоор хэрэглэх морь юмаа бэлтгэж иртүгэ гэж зарлиг болов. Мянгат 100-т 10-ийн ноёд олон хүн бидний энэ зарлигийг сонсоод зөрчиж давбал чангалан шийтгэн. Бидний шадар цэрэгт орвол зохих хүн бултарч бидний дэргэд явхаа бэрхшээвэл өөр хүнийг оруулаад түүнийг шийтгэж ичнээ далд хол газарт цөлий гэж зарлиг болов. Бидний дэргэд дотн явж суралцъя гэж бидэнд ирэх ардыг бүү хоригдтугай гэв. Чингис хааны зарлигийн ёсоор мянгат 100-т 10-ийн ноёдын хөвүүдийг ялгаж явуулаад урд байсан 80 хэвтүүлийг 800 болгов. 800 дээр нэмж 1000 болтугай гэв. Хэвтүүлд орох хүмүүсийг бүү ятгаж хоригдтугай гэж зарлиг болов. Хэвтүүлийг их нэрүүн захирч мянганы ноён болтугай гэж зарлиг болов. Бас 400 хорчинг томилж хорчинг зэлмийн хөвөн 9-нтэй ахалж түгээгийн хөвөн бүхээ дээтэй зөвлөж захиртугай гэв. Торгууд хишигтэн нарыг 4 ээлжээр манах болгож
9-тэй нэгэн ээлжийн хорчинг захирч, бүхэдээ нөгөө ээлжийн хорчинг захирч, хорх удаг 3 дугаар ээлжийн хорчинг захирч, лавлах 4 дугаар ээлжийн хорчинг захирч явдгаа. Ном сум агссан хорчин торгон цэргийг тийхүү захирч явдгаа. Хорчинг 1000 болгож 9-тэй захирч байтугай гэж зарлиг болов. Урд өөлн чербийн захирч байсан торгууд дээр нэмж 1000 болгоод боорчийн үр өөлн чербээр захируулъя. Бас 1000 торгуудыг мухлайн ураг бухаар захируулъя. Илуугайн ураг алчидаагаар 1000 торгуудыг захируулъя. 1000 торгуудыг додой чербээр захируулъя. Бас 1000 торгуудыг доголхуу чербээр захируулъя. 1000 торгуудыг жорчтын ураг чаняагаар захируулъя. 1000 торгуудыг алчин ургаас ахуудайгаар захируулъя. 1000 баатар цэргийг шилж архай хасраар захируулад энгийн өдөр ээлжлэх торгон цэрэг болгож хатгалдан байлдах өдөр хамгийн түрүүнд баатарлуулан явуулъя гэж зарлиг болов. Олон мянгатаас ялгаж ирүүлсэн хүмүүсийг 8000 торгууд болгов. 2000 хэвтүүл хорчны хамт бүгд нэгэн түмэн хишигтэн болов. Чингис хаан зарлиг болрон бидний шадар түмэн хишигтэнг бэхжүүлж их голын цэрэг болгоё гэж зарлиг болов. Бас Чингис хаан зарлиг болж өдрийн ээлжний торгуудыг 4 ээлж болгож ээлжийн ахлагч нарыг томилсон нь. Бухаа нэгэн ээлжийн хишигтнийг захирч засаж яв. Алчтай нэгэн ээлжийн хишигтнийг захирч засаж яв. Додой черби нэгэн ээлжийн хишигтнийг захирч засаж яв. Доголхуу черби нэгэн ээлжийн хишигтнийг захирч засаж яв. Энэ 4 ээлжийн хишигтнийг захирах ахлагчдыг томилж тунхаг зарлиг буулгаад бас ээлжийн ахлагчид харьяат хишигтнийг жагсааж ээлж хишигт оруулаад 3 хоноод солилцуулна. Хишигт хүн ээлжээ тасалвал тэр ээлж тасалсан хүнийг 3 бэрээ занчий. Тэр дахин ээлжээ тасалвал 7 бэрээ занчий. Бас тэр хүн бие эрүүл бөгөөд ээлжийн ахлагчдын зөвшөөрлгүйгээр 3 дугаар удаа ээлжийг тасалвал 37 бэрээ занчаад бидэнд бараа болохоос бэрхшээсэн этгээд гэж үзээд ичний хол газарт цөлий гэж зарлиг болов. Ээлжийн ахлагчид 3 ээлжийн хишигтэнд тухай бүр энэ зарлигийг сонсгож байтугай. Эс сонсгосон бол ээлжийн ахлагчид бурууг хүлээн. Зарлигийг сонссон байтал зөрчих буюу зарлигаар тогтоосон ээлжийг тасалвал хишигтэнг буруу шанг шийтгэн гэж зарлиг болов. Ээлжийн ахлагчид гагцгүй ахлагч гэсэн төдийгөр хамт манаж байгаа хишигтэнг миний зөвшөөрлгүйгээр бүү шийтгэх түн. Гэм үйлцэн хүний хэлэх түн. Алах ёстой бол бид алъя. Занчих ёстой хэвтүүлж занчий. Ахлагч нар ахлагч гэсэн төдийгөр адил эрэхтэй хишигтэнд минь өөрийн гар хөлийг хүргэж занчвал бэрээний хариуд бэрээдэж, нударгын хариуд нудрагдаж занчдугай гэв. Бас Чингис хаан зарлиг болрон гадаад мянганы ноёдоос миний хишигтний ерийн хүмүүс эрхэм бөгөөд гадаад 100-ны ноёд 10-ны ноёдоос миний хишигтэн хөтөж ирэхэм тул гадаад мянганы ноёд миний хишигтэнтэй тэнцэж хэрэлдвэл мянганы ноёныг шийтгэе гэж зарлиг болов. Бас Чингис хаан зарлиг болж ээлжийн хишигтний ноёдод зарлиг тунгагласан нь. Хорчин торгууд ээлжд орж өдрийн хамгаалагчид зүг зүгт мөр мөртөө явж наран шинкээс өмнө хэвтүүл манаачид хамгаалах ажлаа шилжүүлээд зайлж гадна гарч хонтгой. Биднийг шүн хэвтүүлийн цэрэг хамгаална. Хорчин ном сумаа тогооч нар аяг саваа хэвтүүлд тушааж өгөөд гарч хонтгой. Гадна хонсон хорчин торгууд буурч нар бидний шүл идтэл уяаны тэнд хүлээж угаад хэвтүүлд мэдэгдэж бидний шүл идсний дараа дотгош орж хорчин ном сумаа авч торгууд суураа эзэлж буурч нар аяг саваа авч ажиллаа хийдэгвэ. Ээлж хишгийн хүмүүс энэ тогтоосон ээлжийн хуулийг мөрдөж яв гэж зарлиг болов. Наран шингэсний хойно ордны хойгуур урдуур явх хүнийг хэвтүүл манаач нар байрж хоноод маргааш өглөө байцаан асуухтун. Хэвтүүл халаагаа ирэхэд тэмдгээ шилжүүлж өгөөд чөлөөлөгдөнө. Манаагаа шилжүүлсэн хэвтүүл гарч одтугай гэв. Хэвтүүл шүн ордны орчин байж үүдийг харгалзаж орхыг завдах хүний мөрийг мүлт зөхөж толгойг тоншин цавчиж хаятугай. Шүн яаралтай мэдээ хөргөж хүн ирвэл урдаар хэвтүүлд мэдэгдээд гэрийн ард хэвтүүлийн хамт байж хэлэхүүгээ гаднаас хэлэхтэн. Хэвтүүлийн суур дээр хинч сууж үл болно. Хэвтүүлийн зөвшөөрлгүйгээр хинч орж үл болно. Хэвтүүлийн дэргэдүр хинч явж үл болно. Хэвтүүлийн завсраар явж үл болно. Хэвтүүлийн тоог асууж үл болно.
Хэвтүүлийн дэрэгдүр явсан хүнийг барьтугай. Хэвтүүлийн тоог асуусан хүний тэр өдрийн унсан имэйлтэй хазаартай морийг өмссөн бүрэн хувцсыг хэвтүүл автугай гэж зарлиг болов. Илжигдээ итгэлтэй хүн боловч хэвтүүлийн дэрэгдүр үдэш явж баригдсан биш үү?